Сабрина 1982 оны 12 дугаар сарын 5-нд Алжирт төрсөн. Харин 8 настайдаа гэр бүлтэйгээ Францын Парис руу нүүж иржээ. Багаасаа л зурагтаар гардаг оддын гялалзсан амьдралыг маш их шүтдэг. Би том болоод хүмүүсийн хайрыг татсан, мөнгө их олдог, алдартай хүн болно. Би жинхэнэ од болно гэж үргэлж ярьж явдаг хүүхэд байсан. Тэр үнэхээр гадаад төрхөөрөө бусдын анхаарал татдаг, загвар хувцсан дэх дуртай, ихэвчлэн гэлцэл хувцлаж явдаг байсан болохоор хаач явсан хүмүүсийн нүдийг булаадаг байлаа. Түүнийг таньдаг хүмүүс бүгд л Сабрина бол анх харахад үнэхээр дур булаам хүн гэж хэлдэг байсан. Үүн дээр нэмээд тэр маш ээлдэг, намуухан яриатай, маш зөв боловсон үг хэлдэг байсан нь хүмүүсийн анхаарлыг бүр их татдаг байв. Гэхдээ энэ бол Сабринаг сайн мэдгүй хүмүүсийн хэлдэг үг. Үнэн хэрэгтээ Сабрина бол өдөрт хэд хэдэн удаа ааш нь өөрчлөгддөг, дээрээс нь маш түрэмгий, догшин зан харшинтай нэгэн байжээ. Түүний 10 жилийн сургуулийн найзууд нь гаднаа л хөөрхөн, харин дотроо жинхэнэ галзуу нэгэн гэж ярьсан. Сабринагийн хэлснээр хийхгүй бол хашгирч харааж эхэлдэг. Хичээл дээр уураа барьж чадахгүй бол бал, үзэг, ном, сандал гээд таарлцсан бүхний шидэлдэг байсан. Сул дорой нэгэн харагдвал чи наашир гээд дээрлэгдэг. Бүр гудамжинд явж байхдаа өөрөөс нь гой хувцастай охин байвал чи яаж хараад байгаа юм гээд л шууд зогтдог байсан гэсэн. Тэгээд сургуулаа төгссөний дараа 20 настайдаа Парисын зах дээр шарвин хийдэг газар ажилд орсон юм. Тэнд 5 насаар ах Сэм гэх залуутай танилцсан. Тэр үед Сэм Парисын нэр хүндтэй их сургуулийн эдийн засгийн ангид магистраар сурч байв. Бас давхар санхүүгийн мэргэжлэр ажил хийдэг амжилттай яваа залуу байлаа. Сэм анх Сабринаг хараад шууд л дурлсан. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан гэжээ. Уулзах болгондоо ичээд юм ярьж чаддгүй байсан гэдэг. Ингээд тэд үерхэж эхлэв. Гэхдээ удахгүй Сабрина жинхэнэ наашаа харуулж эхэлсэн. Сэмийн бүх зүйлийг нь хянаж захирахыг оролдоно. Чи над шиг эмэгтэйтэй үерхэж байж үүнийг ч хийж чадахгүй байгаа юм уу гэж загнана. Гэсэн ч Сэм Сабринаг хараад л уярчдаг байлаа. Тэгээд эцэст нь юу болсон гэж Сабрина хамгийн сайн найзтай нь араар нь тавьж байгааг Сэм мэдчихсэн юм. Хамгийн дотны найзтай нууцаар уулзч байсныг олж мэдээд Сэм одоо бол хангалттай салах хэрэгтэй гэж хэлэхэд Сабрина уйлж "Гуй битгий салаач, уучлаарай, дахиж хизээч тэхгүй" гэж хэлдэг. Сэм дахиж тийм зүйл хийхгүй байх гээд уучлсан. Гэтэл тийм явдал дахин давтагцаар л байв. Өөр ирчүүдтэй араар тавих, бүр хамт амьдрах, сүү тавих гэж байгаад эргээд Сэм дээр ирдэг байсан. Хэдэн жилийн дараа Сабрина гинэт "Надад Парис хангалтгүй. Би од болж чадахгүй юм байна. Би Лондон руу явна" гэд Сэмд хэлэхчгүй шууд ачаа дэший баглаад явчихсан. Тэгвэл Сабрина Лондонд очиод юу хийж байсан бэ? Тэр голдуу хүүхэд асрагчийн ажил хийж амьдралаа залгуулж байв. Нүүр будалтын артист, хувцсны стилист гэх мэт гоо сайхан загварын чиглэлийн ажлууд ч хийдэг байлаа. Ингэж явсаар шоу бизнесийн хүмүүстэй холбоотой болох гэж оролдож байсан юм. Сэм Сабрина Лондонд очсон гэдгийг олж мэддэг. Ингээд тэр Лондон руу очсон юм. Сэм Парист 2 ч байртай байсан гэдэг. Тэр бүгдийгээ түрээслүүлээд Лондонд очиод санхүүгийн мэргэжлэр ажил орсон. Сэм Сабринаг хайж олоод уулзав. Ингээд хоёр биенээ дахин олж Лондонд хамт амьдрах болжээ. Сабрина өөр хүнтэй уулзаж араар тавьсаар л байлаа. Тэр байтугай өөр хүнтэй уулзаад жирэмсэн болцоход ахаад л Сэм дээр эргэж ирнэ. Гэтэл Сэм бас л хүлээн зөвшөөрөөд хамт амьдардаг. Нэг өдөр Сабрина банкнд ажилдаа очижээ. Очирлоо зогсож байсан чинь ард нь нэг залуу зогсож байсан юм. Гинэт тэр залуу руу нэг харснаа банкны ажилтнаас "Уучлаарай, яг одоо миний ард зогсож байгаа залуу хэн бэ? Их царайлаг юм а" гэж шивнэсэн байна. Ажилтан инээгээд "Аа танихгүй, зүгээр нэг өөрчлөлөгч" гэжээ. Сабрина "Тийм үү, за зүгээр дээ" гэд инээгээд явсан. Харин тэрний дараа өнөөх залуу бас банкны ажилтнаас "Түрүүн энд нэг эмэгтэй байсан, нэлийн хөөрхөн бүсгүй. Тэр хүн хэн бэ" гэж асууж лээ. Ажилтан тэгэхэд инээгээд "Тэр бүсгүйч бас яг таныг сонирхоод надаас асууж байсан" гэд инээд алдаад тэднийг танилцуулж өгсөн гэсэн. Харин энэ залуу бол зүгээрч нэг хүн байгаагүй юм. Тэр бол Ирландын алдарт хамтлагийн гишүүн, дараа нь маш амжилттай хөгжмийн продюсер болсон нэгэн байв.
Марк гэдэг бөгөөд алдартай одуудтай ажилдаг хэдэн 10 сая долларын хөрөнгөтэй баян хүн байсан. Марк Сабринад үнэхээр татагдаж эхэлсэн байлаа. Ингээд тэр хоёр бие биенээ илүү сайн мэддэг болж үерхэж эхэлсэн. Марктай уулзснаар Сабрина урд нь мөрөөдөж явсан арга хэмжээнүүд элит үдшилгүүдэд урагдаж ганган хувцас үнэтэй цүнх авч өмсөх болсон. Тэр бүгдийг нь Марк авч өгдөг байлаа. Харин нэг өдөр Сабрина Маркд "Чамд нэг юм хэлье. Би чамд үннээ хэлмээр байна" гэж хэлжээ. "Би нэг хүүхэдтэй. Би багадаа гэр бүл хамаатнуудаа их дарамтлуулж, бүр бэлгийн хүчирхийлэлд хүртэл өртөж байсан. Манай гэр бүл маш ядуу байсан учраас хүүхэд байхдаа хүмүүсийн хайсан хоол иддэг байсан. Сургууль дээрээ үргэлж гадуурхагдаж, дооглуулж, шоглуулдаг байсан. Харин одоо бол тэр бүхнээ давж гарсан хүнгээд уйлж эхэлжээ. Гэхдээ эдгээр ярианууд бүгд худлаа байв. Хүүхэд байхдаа дарамтлуулж байгаагүй. Гэр бүл нь тийм ч ядуу байгаагүй. Харин өөрөө хүмүүсийг дээрлэгдэг байсан хүн. Тийм болохоор эдгээр яриа бол хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг татах гэж зохиосон түүх байлаа." Гэвч Марк тэр үед юу ч мэдэхгүй байсан. Сабринаг өрөвдөөд энэ эмэгтэйг би хамгаална гэж боджээ. Тийм болохоор хүүхэдтэй гэдгийг ч хүлээн зөвшөөрч "Хэрвээ чи хүсвэл хүүхдээ аваад надтай хамт амьдр" гэж хэлсэн. Гэтэл Сабрина нэг ч удаа Сэмийн талаар мөн хамт амьдарч байгаа тухайгаа хэлсэнгүй. Зүгээр гэртээ очиод Сэмд баяртай гэж чимдамаа аваад хүүхдэд дагуулад шууд Маркийн гэрт очисон. Тэр гэр бол өмнө нь амьдарч байснаас тэсвэр Лондонгийн баруун хэсэгт орших тансаг хаус. Тэнд амьдарч байхдаа хүртэл Сабрина өөрийнхөө жинхэнэ занг нууж дийлсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Маркийг элдвээр зовоож, уурлаж, сэжиглэж харддаг болж эхэлжээ. Нэг удаа Марк хурхирж унтсан чинь Сабрина шууд гараараа нүүрлүүн зогсон. Марк гайхаад сэртэл Сабрина уучлаарай зүүдлээд мэдлгүй зогчихлоо гэж хэлсэн. Марк хэдэн 7 хоног хавцсан хацартай явсан гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байжээ. Сабринагийн ааш аажмаар улам хэцүүдэж эхэлсэн. Юу ч болоогүй байхад л уурлаж, хашгирч Маркет гар хүрхэн ихсжээ. Тэгээд байнга л хэрүүлүүд нь ямар ч шалтгаангүй. "Чи тэр хүүхнийг харж байсан биз дээ? Нүдэрээ хялам хийж харсан. Намайг байхад харж байсан. Намайг байхгүй үед бүр гэртээ авчирдаг биз дээ" гэж орилж эхэлнэ. Хамгийн аимшигтай нь энэ бүгд үнэн биш байсан. Зүгээр л Сабрина өөрөө зохиож, төсөөлж, дараа нь тэр төсөөллөө бодит юм шиг итгээд түүгээрээ Маркийг буруутгаж байв. Сабринагийн хүсэл шунал бүр хэтэрхий болоод ирсэн. Нэг удаа тэр Маркаас маш үнэтэй брендийн цүнх авч өгөхийг шаардахад Марк энэ удаад арай боломжгүй гэж татгалзжээ. Тэгсэн чинь Сабрина дэлгүүр дотор хүүхэд шиг гонгинон, уйлж, орилж, бүр дэлгүүрийн цүнхийг шүүрж аваад шидэж, годомжинд хүртэл хүмүүсийн өмнө "Чи яагаад надад цүнх авч өгөхгүй байгаа юм бэ" гэж хашгирсан. Марк бол олонний танил хүн болохоор маш их ичиж байв. Гэрт байхад нь хүртэл Сабрина түүнийг элдвээр доромжилж гар үүрч байсан. Гэсэн хэдий ч Марк Сабринаг орхиж чадахгүй байсан. Ингэж твцээр жил гарan болов. Тэр үед л Марк ядарч тэсвэр төвчээр нь барагдаж байсан. Гэтэл Сабрина "Би жирэмсэн болчихсон" гэж хэлжээ. Марк үнэхээр баярлсан. Сабринагийн дагуулж ирсэн хүүг өөрийн хүү шиг л хайрлаж өсгөж байсан. Харин одоо бол жинхэнэ өөрийн гэсэн хүүхэдтэй болох гэж байна гэж баярлаж Сабринад өмнөхөөс ч илүү халамж тавьж эхлэв. Гэвч нэг өдөр Сабрина "Ээж Парист байгаа, өвдсөн гинэ. Би очиод ирье" гэж хэлээд Парис руу явжээ. Гэтэл хэдэн сарын дараа гэнэт Марк руу залгаад хүүхэд зулбаж байхгүй болсон гэд уцаа тасалжээ. Марк гайхаж гүн шоконд орсон. Тэгээд шууд Сабринагийн гэрийнхэнтэй холбоо бариад "Сабрина зүгээр үү? Хүүхэд юу болсон бэ" гэж асуухад Сабринагийн дүү "Аа болсон шүү дээ. Хүүн зүгээр, Сабрина ч зүгээр" гэжээ. Марк өөрийнх нь хүүхэд мөн эсхийг тогтоохын тулд эцэг тогтоох шинжилгээ хийхийг Сабринагаас гуйсан. Гэвч Сабрина зөвшөөрөөгүй. Марк Сабринагийн ааш энэ байдлыг тэсгээ болоод ганцаараа Лос Анжелес руу нүүхээр болдог. Зүгээр ч салж яваагүй Сабрина хүүхэдтэй амьдрахад тусалж хамт байшин хайж өгөөд бүр 6 сарын түрээсийг урьдчил төлсөн. Тэр байтугай сард хэрэглээний мөнгө өгдөг байв. Марк эцэг тогтоох шинжилгээ хийхийг гуйсаар бүр хуульч хүртэл хөлсөлсөн байсан ч Сабрина хариу өгөхгүй цухтаасаар байлаа. Эцэст нь Марк 6 сарын дараа
түүний амжиргааны зардал түрээсийн мөнгийг бүрэн зогсоосон. Сабрина галзуурсан юм шиг уурлаж эхэлжээ. Марктай амьдарч байхдаа сурсан танцаг хэрэглээгээ хайж чадалгүй дэлгүүрээс үнэтэй хувцас авч өрөнд орчихсон байсан. Маркд үнэхээр гүн гомдож дотроо чи миний амьдралыг сүрүүлсэн. Би чиний амьдралыг ч бас сүрүүлэх болно гэж боджээ. Маркийн үйлчлүүлэгч найз нөхдөд нь хүртэл холбоо барьж худалд сурахал тарааж эхэлсэн. Фэйсбүүкт бүр хуурамч хаяг нээж Марк өөрийг нь болон гэр бүлийг нь дарамтлаж байгаа талаар бичиж худлаа мэдээлэл тарав. Цаашлаад бүр 20 удаа цагдаад гомдол мэдүүлсэн. Жишээ нь Марк манай гэрт нууцаар орж ирсэн. Тэр биднийг тагнаж байна гэх мэт. Гэтэл энэ бүхэн худлаа байв. Маркас бүх мөнгөн тусламж зогссны дараа Сабрина Сэм рүү эргэж очив. Тэгээд юу ч болоогүй юм шиг Сэмтэй хамт амьдрах болж хоёр хүүхдээ өсгөж эхэлжээ. Сэм ажил хийдэг, харин Сабрина гэртээ байж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч Сэмийн олсон мөнгөөр амьдардаг байв. Сэм түүний хоолны мөнгө, халаасны мөнгө, байшингийн түрээс бүгдийг нь өгдөг байсан. Сабрина нэг өдөр гэрийн ажилд туслах асрагч хайх болжээ. Энэ нь амьдрах байраар хангаж бага хэмжээний халаасны мөнгө өгч оронд нь хүүхдээ харуулж гэрийн ажилд туслуулах юм. Ингээд гэрийн ажилд туслах асрагч хайж байгаа зарыг Францын зөв хойд захын жижиг тосгонд амьдардаг 19 настай нэгэн даруухан охин олж харсан нь Софи Леони байлаа. Софи Францаас гарч үзээгүй маш ичимхий даруухан охин байв. Ээжтэйгээ юм ярихдаа хүртэл ичдэг хүүхэд байсан. Гэхдээ амьтан хүүхдүүдийг маш их хайрладаг, бусдыг халамжилж анхаарч чаддаг нэгэн. Софигийн гэр бүлийн амьдрал ядуу зүдүү тэр тосгоны дэлгүүрт бага цалинтай ажил хийж цалингаа цуглуулж байгаад хүүхдүүдэд зориулж ундаа, жимс, лимон худалдаж авч хүүхдүүдийг дуудан тоглуулдаг байжээ. Тэр хүүхдүүдэд их хайртай болохоор хүүхэд тасрах ажилд орохыг хүсдэг байсан ч тосгон нь хэтэрхий жижиг тул боломж ховор байв. Нэг өдөр найз нь Лондонд Франц хэлтэй хүүхэд тасрагч хайж байгаа айл байна гэд зарыг үзүүлсэн юм. Лондон гэхээр жаахан амар санагдсан ч Сабринагийн гэр хотын төвд биш 54-т байрладаг байлаа. Хүүхдүүд нь ч өхөөрдөн байшин тухтай санагдсан. Бас гэрийн эзэгтэй нь өөртөө найдал Франц хүн байсан түүнд амар санагджээ. Франц хэлээр ярьж болно, хамт англи хэл сурна, туршлагач хуримтлуулна гэж бодоод шийдвэр гаргаж гадаадад ажиллахаар болжээ. Ээж нь анх бол дургуутсан. Гэвч Софи ээжээ би удахгүй ирнэ. Туршлага хуримтлуулж хэл сураад буцаж ирээд амьдрал нь илүү сайхан болно гэд ятгсны эцэст төрсөн өдрөө тэмдэглээд 20 нас хүрэнгүүтээ шууд Лондон руу нисжээ. Эхэндээ Сабрина Софид үнэхээр сайн хандсан. Софиг дагуулж дэлгүүр исэн, нүүр будахыг заана, хувцас өмсүүлнэ, үсийг нь янзлуулна. Софич баяртай өөрийгөө өөр өнцгөөс харж шинэ стилтэй зураг аван сошиалд хүртэл тавьдаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Сабринагийн жинхэнэ төрх ил гарч эхэлжээ. Анхандаа Сабрина их ээлдэг хандаж байсан ч аажмаар Софигийн хийх ажил нэмэгдэж эхэлсэн. Софи Франц хоол хийж өг. Ариун цэврийн өрөө жаахан бохор байна шүү. Цэвэрлээрээ. Сэм бит хоёр 4 хоногийн аялалд явах гэж байгаа. Чи хаашаач гаралгүй хүүхдүүдийг харж байгаарай гэх мэтээр даалгавар өгөх нь улам ихсжээ. Гэтэл Сабрина Сэм хоёр Софид 7 хоногт ердөө $60 өгдөг байсан. Заримдаа юу ч өгдөггүй байв. Манайх шиг сайхан айлд ажиллаж байгаадаа баярлах хэрэгтэй. Хүүхдүүд нь даруухан, байшин дулаахан тогтой. Чи англи хэлж мэдэхгүй бидэнтэй францлаар яриад байж байгаа үсттэй. Азтай хүн гэж чийл байна гэдэг байжээ. Софи бол энэ бүгдийг твчдэг дэндүү даруу, өгдөө цөтэй охин байсан. Тэр 7 хоногт дунджаар 80 цаг ажилладаг байв. Айлын гадаа зүлэг тэгшлэн дотор талын бүх цэвэрлэгээ, хоёр хүүхдийн асаргаа, хоолунд, угаалга, эндүүдэх бүгдийг Софи л хийдэг байжээ. Ийм ч учраас тэр явын хүмүүс хүртэл түүнийг асрагч гэж боддгоо байсан. Харин гэр бүлийн гишүүн юм байна гэж боддог байжээ. Дээрээс нь Софигийн идэх хоолыг ч багасгаж эхэлсэн. Мөнгө алга байна, халаасны мөнгө өгөхгүй, хоолч бага өгнө. Софи гадуур хоол идмээр байсан ч мөнгөгүй болохоор чадахгүй. Нэг удаа Софи шарсан загаст төмс зардаг жижиг дэлгүүр орсон. Тэнд ажилдаг Майк гэдэг хүн түүнийг харахад царайн цонхийсэн байж. Майк түүнээс Софи чи зүгээрээ өгж асуухад
Сүүлийн үед ажил ихтэй их ядарч байна. Ээж маань ч бас Францад өвдөөд байгаа. Буцаж очих хэрэгтэй юм шиг байна гэд хоолой чичрэн ярьсан байна. Майк хөрөвдөөд үнгүй хоол өгч Софи хурдан идчихэд баярлаа гэд гараад явчихжээ. Гэтэл маргааш нь Сабрина галзуурсан юм шиг дэлгүүрт орж ирээд манай хүүхэд асрагчид яагаад хоол үнгүй өгсөн юм? Хүмүүс намайг түнд хоол өгдөггүй, мөнгө өгдөггүй гэж бодох нь байна шүү дээ гэж хашгичж уралсан. Тэр үеэс хойш Софи гадагш гарахаа болсон. Учир нь Сабринагийн зөвшөөрөлгүйгээр гэрээс явах, хинтээ ч уулзах ирэхгүй болсон байжээ. Сабрина өдөр ирэх тусам ууртай болж Софиг элдвээр бүтгэж эхэлсэн. Миний үнэт идэл алга болсон. Миний уруулын будаг хүртэл алга. Чийл хулгайсан гэх мэтээр. Гэтэл Софи хаашаач гардаггүй, гадуур явах боломжгүй хүн. Тэр юу ч аваагүй нь ойлгомжтой. Нэг удаа Софи галтойгоо тос асгачихсан гэх шалтгаанаар түүнийг зодсон. Сабрина Марк хоёрын харилцаа тасраад 3 жил өнгөрсөн байхад гинэтэл Сабрина Софи руу хараад чамаас Маркийн үнэр үнэртэй байдаг. Чи түүний тагнуул бидтэй гэж хэлсэн. Тэгээд түүнийг зодож, зохиж уурлан чи намайг Сэмтэй хамт байхад тагнаж байсан бидтэй. Чи бидний талаар бүхнийг Маркет хэлж байсан. Чи түүнийг манай гэрт авчирч манай орон дээр юу хийсэн бэ? Чи Сэмтэй унтсан биз гэх мэтээр солиорч эхэлсэн. Софи Марк гэж хүн байдаг гэдгийг ч мэдэхгүй байв. Хараагүй, уулзаагүй, нэрийг нь сонсоогүй. Гэвч хичнээн үгүй гэж тайлбарлаад нэмэргүй Сабрина түүнийг гэрээсээ чирч аваачаад шууд цагдаагийн газар аваадсан. Тэнд Сабрина хэлэхдээ энэ охин миний хуучин найз залуутай хамсаатан манай гэрт тагнуул хийсэн, намайг алах гэж оролцсон. Хүүхдүүдийг мань хордуулсан гэх мэт зүйл ярьжээ. Гэвч цагдаа нар Сабринагийн өмнөх худал мэдүүлгийг сайн мэддэг байлаа. Тиймээс түүнийг үлтэн одоо бол хэрв ингэж хүмүүсийн нэр төрд халдаад байвал хуулийн арга хэмжээ авна шүү гэж анхааруулж хоёуланг нь гэрлүүнд буцаасан байна. Тэгээд гэртээ ирээд Сабрина Софиг худлаа ярьдаг хүнд хоол өгөх шаардлагагүй гээд хоолж өгөө болсон. Үний яснаас гаж боор шиг харцаж эхэлжээ. Хамгийн аимшигтай Софи энэ тухайгаа ээждээ хизээч хэлж байгаагүй. Ээж нь анханасаа охиноо гадагшаа явуулахыг хүсээгүй учраас сэтгэлийг нь зовоохын тулд нуусан байжээ. Уцаар ярихт нь ээжээ танийгаа маш их санаж байна. Нэг л өдөр буцаад Францтай очимоор байна гэж ярьдаг байсан. Ээж нь охиноо буцааж авахын тулд онгоцны тийз авч явуулсан. Гэвч энэ тийзийг Сабрина олж харсан байлаа. Тийзийг ураад Софигийн паспорт гар утсыг булааж авсан. Софи явах гэж байсныг мэдсэн цагаас хойш 12 хоногийн турш Сабрина түүнийг дуу хураагаараар бичлэг бичиж тамлаж эхэлжээ. Зарим бичлэг аудио нь хожим нотлох баримт болон ил болсон ч бүгд олон нийтэд ил болоогүй юм. Харин ил болсон бичлэг дээр Сабрина Софи руу хашгирч байж чи энэ бүхнийг хийчихэд Франц руу буцаад явчихна гэж бодож байна уу? Хэрвээ чи зүхтвал би чамайг цагдаад өгнө. Чи Маркийн тагнуул, чи шоронд 40 жил өмхийрч суух болно. Нүдэн анаад яг одоо өөрийгөө торонд байгаа амтан гэж төсөөл. Ганцаараа хоригдсан амтан шиг чи надад үннээ хэлтэл би чамайг явуулахгүй. Марк чамайг явуулсан бидтэй гэж хашгирч байв. Би чамаас өшөөгөө авна. Чи Марктай нууцаар уулзч байхдаа каптай байсан уу? Би чиний амьдралыг сүрүүлнэ. Энэ бичлэгүүд дундуур Софи зодуулж байгаа чимээ, цохилт, түүний уйлж гуйж байгаа чимээ хүртэл бичигдсэн байдаг. Тэр дунд хамгийн их зүрх шимшүүлсэн үг нь би Марктай уулзсан. Таны хэлсэн бүгд үнэн. Би буруутай. Энэ бол Софи зүгээр л бүхнийг хүлээн зөвшөөрсөн мэт хэлсэн. Гэвч үнэндээ тэр энэ бүхнийг дуусгахын тулд, амьд үлдэхийн тулд худлаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэр хариултыг сонсоод Сабрина Сэм хоёр тэр эцэст нь бүхнийг хүлээн зөвшөөрлөө гэж үзсэн. Тэгээд Софиг угаалгын өрөө рүү чирч аваачаад баадан дотор живүүлж алав. Харин дараа нь юу хийсэн гэж Софигийн зогтсны хажууд Сабрина Сэм хоёр бэлгийн харьцаанд оржээ. Софиг хэдэн өдөр чиндаамн дотор хийж хадгалсан. Дараа нь гэрийн гадаах жижигхэн цэцэрлэгт шатааж устгахыг оролджээ. Гэхдээ мэдээж хүн шатаахад үнэр гарна. Тиймээс үнэрийг дарах гэж дахианы мах хамт шарж эхэлсэн. Тэр л үед хөршүүд нь ямар нэгэн муухай үнэр гарч байна. Бас утаа их гарч байна гэд
гал команд руу дуудлага өгсөн юм. Гал сүнөөгчд хаалга тогшоход Сэм гарч ирээд дахианы мах шарж байсан юм гэж огт гимгүү мэд хариулсан. Гал сүнөөгчд шууд гэрт ороод галыг унтраасан хойд модны үнснээс гарч ирсэн зүйлс нь дахианы яс биш, хүний хамар, хуруу, хугарсан шил, хайлсан нүдний шил, үнэт идэллийн үлдэгдэл байсан юм. Тэгэхээр гал сүнөөгчд галыг бүрэн унтраасны дараа олдсон цогцос Софи байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт үнэхээр аимшигтай байв. Доод ирүү, таван хавраг, цээжний яс бүгд хугарсан байсан. Бэртлүүд нь бүгд нас барахаас 3 хоногийн өмнө үүссэн байсан. Эмч нар хэлэхдээ энэ бол машины осолд орчхоод эмнэлэгт очиагүй хүнтэй адил 3 өдөр аимшигтай их өвдөлт, хүнд гэмтлийн байдалтай байсан. Софигийн эд зүйлсийн дундаас цаасны жижиг тасархай дээр бичсэн сүүлчийн захиа олдсон. Тэрээр ингэж бичжээ. Яагаад би гэж тэднийг зогсоохын тулд надад тусламж хэрэгтэй байна. Энэ бол түүний үлдээсэн сүүлчийн аврал хүссэн үгс. Тэгээд Сэм Сабрина хоёрыг баривчилсан. Сабрина, Сэм гинэт уурлаад Софиг усанд живүүлсэн. Би зүгээр орондоо унтаж байсан. Харин Сэм би сэрээд харсан чинь Сабрина алчсан байсан гэж ярьсан. Гэтэл бичлэг аудио гэр доторх уулмөр камераас олдсон нотлогоонууд бүгд тэр хоёрын бурууг нотолж байсан. Эцэст нь шүүх хоёуланг нь буруутай гэж үзв. Хоёулаа хамтран маш хүнд гэмт хэрэг үйлдсэн, хүний эрхийг удаадараа ноцтой зөрчсөн, дээрээс нь гэмт хэргийн нотлохоог нууж устгах гэж оролдсон тодорхой болжээ. Тиймээс шүүхээс бүх насаар нь хорихяал оноосон. Хамгийн багадаа 30 жил шоронд сууна. Тэр хүртэл батлан гаргах ямар ч боломж байхгүй. Сабрина шүүхийн танхимд уйлж, орилж, хашгирч бараг ухаан алдах төгсөн. Маркийн хувьд цагдаа нар түүнийг шалгасан. Гэхдээ Софи Марктай огт уулзаж байгаагүй. Марк 3 жилийн турш Лондон руу очоогүй. Утас, паспорт, байршил бүх зүйлээ өгсөн. Тиймээс тэр ямар ч буруугүй гэж тогтоогдсон. 2018 оны 6 сарын 8. Энэ өдөр бол Софи Франц руу буцаж ирсэн өдөр байлаа. Гэхдээ амьд биш. Түүний төрөл төрөсөд найзууд, хөршүүд бүх тосгоных нь нийлсэн 100 гаруй хүн түүнийг хүлээн авч нулимстай нүдээр үзсэн. Тэр зүгээр л нэг сайхан сэтгэлтэй охин байсан. Гадаад хэл сурч туршлага хуримтлуулах гэж зорьсон охин. Гэтэл тэр жинхэнэ тамд очисон байж. Эцэст нь түүний ээж хүмүүсээс ганц л зүйл гуйсан. Хэрвээ таны хүүхэд гадаадад ажиллах гэж байгаа бол орчин ямар хүмүүс вэ гэдгийг шалгахгүй орхиж болохгүй. Хэрвээ ямар нэгэн с ิจ гтэй зүйл мэдрэгдвэл шууд очиж хүүхдээ авчраарай. Хизээч битгий хойш тавиарай гэжээ. 30 жилийн дараа гэмт хэрэгтнүүд суллагдах боломж гарч магадгүй. Сабрина тэр үед 65 настай, Сэм 75 настай байх болно. Гэхдээ олон хүн тэднийг хизээч суллагдаж болохгүй гэж бодож байгаа. Тэд зүгээр л муу хүн биш, жинхэнэ муу ёрын хүмүүс байсан. За ингээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуусаж байна. Дараагийн хамтлагаар уулзцгаая.